26 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монголд сайхан амьдрий ээж лайв эхэлж байна. Манай өнөөдрийн лайв сэдвийн нэр бол шинжлэх ухааны шин нээлт бүгдийг ялнаа гэсэн сэдвээр ярина. Өнгөрсөн түүх хүн төрөлхтний түүх бол ердөөл тэр хэн шинжлэх ухааны шин нээлт шин санаа бүтээн тэд бол тэргүүлж идэг. Одоо жишээ эргээд түүхээс нэг хоёрхан жишээ авъя л да. Хүн төрөлхтний түүх ер нь тийм. Нэгдүгээр за Чингис хаан агуу эзэнт гүрэн байгууллаа. Хамгийн гол нь юу байсан бэ гэхлээр би өмнөх лайвдаа ярьдаг байсан. Дарь бүтээсэн. Тэгээд тэр дараараа ялд байгуулсан. Нэг жишээ дүртэй л да. Тайчуудтай байлдахад тайчууд 3 түмэн зэрэгтэй. Тайчууд те адилхан монголчууд шүү дээ. Чингис хаан 1.5 хүрэхтэй өгөө. 50%. Тэгээ байлдсан ялсан. Энд бол тэр дарны нөлөө. Тэгээд Ван хаан тойрлыг ялдаг те энэ ялтуу чинь цаана тэр шинжлэх ухааны нууцлсан тэр нээлт байгаа байхгүй юу? Тэрийг маш сайн нууцлж ирсэн. Дараа нь болохоор Юанши гэдэг нэг хятадын Мин улсыг үндэслэгч тариач хүн шүү дээ. Тэгээд буу хийсэн. Зүгээр л одоо ерөөсөө ингээд 2 хүн ингэж бууддаг ийм вентав шиг буу хийсэн. Тэ захиур буу гэсэн үг шүү дээ. Тийм буута хийчээд Тогоон Төмөр хааныг хөөж гаргаад Монголын эзэнт гүрний төгсгөлийг хийсэн шүү дээ. Тэр тариач хүн. Энэ чинь тэр шин санаа, шин бүтээл, шин нээлтээр гүрэн улс Мин гүрнийг байгуулж шүү дээ. Хамгийн хятадын түүхэнд хамгийн том улс гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл шалаагүй л да Тогоон Төмөр хааны хүүхдүүд удам өгсаан дараа нь ингээд хаанчлалыг аваа явчихдаг шүү дээ. Мин гүрэн чинь. Тэгэхээр Мин гүрний эхний хаан бол яг 30-аад жил хаанчилсан. Үлдсэн 200 хэдэн жил нь дандаа Тогоон Төмөр хааны хүүхдүүд гэсэн. Ийм төг байна шүү дээ. Тэгвэл бид бүхэн одоо юу яриад байна гэхлээр одоо шинэ материал бүтээсэн гэж ярьж байгаа шүү дээ. Бид шинэ материал бүтээсэн. Бидний шинэ материал болвол дараагийн гүрэн бий болгоно. Шинэ материал бол зүгээр өөрөө бичдэг. Бид нар шинэ материалаараа одоо энэ дэлгэцэн дээр байгаа шиг ийм одоо шинэ гүрнийг бий болгоно. Манай нийслэл одоо иймэрхүү жишээ. Зүгээр яг хэмэл оюуханаар жишээ авсан боловч ерөнхийдөө энээс илүү тийм гүрэн бий болно. Энд бол яг хэмэл оюухан нарны дэлгэцэн дээр тавьсан байна шүү дээ. Гэр дээр. Ийм байхгүй. Манай батарей, манай тэр эрчим хүчний төхөөрөмжөд дэлхийн хамгийн шилдэг нь байна. Тэр ажил руугаа орж байгаа байхгүй бид нар. За тэгээ энийг хийхийн тулд чи яадгүй гэдэг. Энийг ийм хийхийн тулд эн чинь тийм амархан биш. Бид бол одоо ингээд химийн цоошин уйлах систем бий болгосон тий уйлах ийм конус хэлбэрийн бүтцийг ийм систем. Энд бол одоо ингээд энэний цаана өчнөө олон шин бодис нэх боломжийг бий болж байгаа. Тэ? Бид одоо бол ингээд бидний хийж байгаа одоогийн байдлаар бол 600-аад шин төрлийн бодисыг бий болгоно гэж байгаа байхгүй юу? Энэ Оросын том эрдэмтэн одоо Спранскитай бид бол ажилласан. Тэгээд энэ бүхнийг бид бол одоо хийж чадсан. Тэгээ бид нар энэ шин гаргасан юм яадгүй гэхлээрээ шүү дээ. Бид нар ингээд лабораториудад, гадны лабораториудад дээжээ өгдөг. Тэ? Одоо жишээ нь ингээд Оросын лабораторид энэ дээжийг өгж шүү дээ бид. Энэ дээжийг Оросын лабораторид өгөхөд эний чинь Оросын том хэмжээний эрдэмтэн, химийн тэ? Химийн том эрдэмтэн энэ дээр чинь бүр ингээд тусгай ийм лаборатори байгуулад бидний дээжийг судлахын тулд тэ? Тэр лаборатори дээрээ тоног төхөөрөмж бүх юмаа бэлдээд тэгээд ингээд
лабораторийн шинжилгээ судалгаа хийгээд өгч байгаамаа. Энэ хүн болохоор байна шүү дээ. Бүх тайлангаа ингэж өгөөд тэгээд нотродоор батлуулаад за энэ бол үний юм аа. Тэгээ өөрийнхөө танилцуулга гэхэд хардаа 7 диплом тий ийм сертификатууд тий ингээд ийм хүн бидэнд одоо энийг чинь хийж өгдөг байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ мэтэр ингэж байж энэ шинжилгээ хийдэг. А яг энэ шиг бид нар Хятад хийлгсэн, Японд хийлгсэн, Австралид хийлгсэн, дээр нь Канадад хийлгсэн, Европын орнуудад хийлгсэн. Тэ? Ингээд одоогийн байдлаар бид бүхэн яаж байгаа гэхээр бид энэс цаашаа өөрсдөө хийхгүй болохгүй болсон. Яг тэгвэл нууцтай холбоотой бид бол одоо энэ шинэ материалын талаарх шинжилгээг хамаагүй ингээд гадны лабораториудад хийлгээд байх нь бидний нууц хадгалалт тий нээлтэнд аюултай болж ирж байгаа учраас бид өөрсдөө ямар нэгэн аргаар хийхээс өөр аргагүй болж эхэлсэн. За тэгээ энэ талаар би та бүхэнд тайлбарлая. За манай шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр 300 мянга дахин өсөгдөг ийм шинжилгээний дуран байна. 300 мянга дахин. Тэн дээр ашигласан бид хэрэгэлсэн тэрэн дээрээс бүх юмнуудаа бас боломжоор гаргаж авсан. Монгол улсын их сургууль дээр 500 мянга дахин өсөгдөг дуран байна. Одоо тэрлөө орж байгаа бид нар. За юу. Бидний шаардлагыг саяас дээш дахин өсөгдөг тийм дуран цаашдаа шаардлагатай болж байгаа. Ийм дуран бид авахын тулд биш шүү дээ. Бид гаднаас авах юм бол багадаа $100 хэрэгтэй. Тэгээд тэр $100 худалдаж авсан тэр дуран багч маань тэ бидний 70% хүртэл одоо судалгаа хийж өгч чадна. 100% чадахгүй. Тэгвэл бид нэр өөрсдөө тэр дуран хийж чадна. 100% судлах дуран. Тэгэхээр бидэнд тэр хямд үнээр хий. Тэднээс хямд үнээр тэднээс илүү дуран бид хийж чаднаа. Тэгээд тэр зүг рүү бид нар бол явж байгаа. Ер нь өөрсдөө хийх нь зөв юм байна. Тэгээд бид нар гадагш нь одоо ингээд цаашаа гадаадынханд өгөх боломжгүй боллоо. Дээр нь манай дуран маань тэр реактор ажиллаж байгаа үеийн судалгаа хийх ёстой. Бүр нарийн. Тэ? Тэгэхээр тийм нарийн дуран хийхийн тулд бид бол энд бол одоо ингээд энэ тэндээс маш нарийн багж тохиромжуудыг цуглуулж агаад бүтээш тэрий чинь тий. Энэ тохирсон компьютер гэхэд байна шүү дээ. 125-аас дээш арамтай байх хэрэгтэй тий. Гэтэл бид саяхан одоо 64 ийм арамтай компьютерийг ингээ угсарсан боловч тэр маань ахаад голөгдоод эхэлсэн. Хэрэглэн чинь нэг 16 7 8 л байдаг үстэй тийм компьютерүүд. Гэтэл бид нар 64-ийг бүтээсэн боловч одоо бидний шаардлага хангаж болохгүй болсон учраас одоо 126-аас дээш тийм компьютер 1 саяас дээш тийм өсгөх дуран тийм юмнуудыг бид бүтээх болж байгаа байхгүй юу? Тэгжээж бидний тэр шаардлага одоо бидний нэг судалгаанд ашиглаж эхэлнэ. Тэгэхээр бид нар өмнөх лайв дээр ярьжсэн шүү дээ. Одоо Солонгост байдаг манай баяр докторийн зохион бүтээсэн тэр дурангийн аппарат тий тэр бол дэлхийд тэргүүлж байгаа маш борлуулалтаараа бүр тэргүүлдэг. Солонгост үйлдвэрлэдэг. Тэрний салбарыг одоо Монголд байгуулна гэж өмнө ярьж ирсэн тий. Тэрэн дээрээ бид нэр дэлхийн хамгийн мундаг дуран бас үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа. За юу. Тэр 1 саяас дээш дахин өсөгдөг тэр нарийн дуран Монголдоо үйлдвэрлэнэ. Тэ? Бид өмнөх лайв дээр бол яг бүх юмныхаа нэг 20% орчмыг ярьдаг байсан. Одоо бол та бүхэнд ингээд яг нууцаасаа ярьж эхэлж штэ. Тэгээ ярьлаа гэдээ энэ нууц алдагдахгүй. Маш нарийн технологи учраас энийг бол чадахгүй. Япончууд чадахгүй, Америкууд чадахгүй, одоо энэ Орос хятадууд чадахгүй бидний юмыг. Тэгэхээр би ингээд чөлөөтэй ярьж байгаа байхгүй юу? Харин үзүүлэхгүй бид бол
чаддаг учраас одоо гүрэн яриад нь шүү дээ. Одоо дараагийн гүрнийг бид ингээ байгуулнаа. Энэ дээр бид нар ийм их тийм хөрөнгө оруулалт хэрэг болоод байна шүү дээ. Одоо нэг дуран дээр л ихэд бид нар нилээд мөнгө ингээ зарцуулах болж байгаа байхгүй юу? Тийм учраас бид ингээд дансаа тавиад байгаа. За энэ дээр бид яагаад гэвэл жирийн ард иргэд биднийг дэмжсэн. Үнэхээр одоо биднийг ингэж бүтээсэн, бий болгосон. Манай хандивлагчид хувьцаа эзэмшдэг. Тэгвэл одоо энэ Монголын компаниуд хөрөнгөтэй улсууд та нарын одоо шаардлага одоо ингээ гараад ирсэн баггүй юу? Тэгэхээр энэ бол та бүхэнд бид ингээд хаалга нээж өгч шít боломж өгж байгаа гэсэн. Та нар биш үү? Ингээд түүхэнд орох эзэнт хүрэн бүтээхэд одоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Бидэнд туслах хэрэгтэй. Та нарын мөнгийг эргүүлж өгнө, тэ? Тэгтээ айхтар тэр хувьцаа шиг өсгөж өгнө гэж амлахгүй. Тодорхой хэмжээний хүүтэйгээр магадгүй өсрөөл дээдлэн жил баг. Тэгээ эргүүлээд бид бол өгчнө. Одоо бидэнд яаралтай цаг хугацааны хувьд энэ ажлаа хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас одоо тэр дансаа тавиад байгаа. Энэ бол боломж шүү компаниудаа. Та нарын юу хийж исэн чи хамаагүй. Одоо улс орныхоо төлөө, тэ, ирээдүйн төлөө бидэнд туслах хэрэгтэй байна л гэж байгаа. Тэгээд эргүүлээд өгнө. А бид одоо энэ ногоон сургууль гэдэг энийг бол цахилгаанаар халаасан. Та бүхэнд удаадараа ярьж ирсэн. Ийм бойлоор тавьсан. Хоёр ширхэг дулааны батарейтай бойлоор. Энэ бол бас л Монголд анхдагч удаа. Тэ? Ингээд цахилгаанаар халаагаад энд бол ногоон сургуулиуд Грэн скул гэдэг хаягтай шүү дээ. Монголыг гэсэн. Энэ сургуулийг бид ингээд хэдэн жил болчих, 3-4 жил болчихлоо. Тэ? Одоо энд бид хүн төрлөختний анхны түүхэнд өөрөөсөө анхны ус шатаах 100-ыг тавьж гэж байна энэ жил. Тэ? Энэ 100% бид нар одоо ингээд бэлдээд бэлэн болж байгаа. Тэгээ энэ 100% бол ус шатаана гэж би ярьдаг штэ. Тэр энд бол усыг шатаах реактор ажиллана гэсэн. Тэ? А тэр реакторын ажиллагаан дээр бид нөгөө дурангаар судалгаа хийх гээд байна. Яг ямар процесс явагдаж байгааг. Тэ? Одоо тийм учраас бид нар шилэн ийм хаалттай нөгөө халуун төсвөртэй шилэн ийм хаалга байдаг шүү дээ. Камин зуухны тэн шиг. Тийм зуух энд тавиад тэндээсээ нөгөө дурангаараа тэр реакторын ажиллагааг ингээд шалгах гэж байгаа байхгүй юу? Одоо судлах гэж байна гэсэн. Тэгээд бид нар бол шүү дээ энэ зүгээр анх удаа биш. Энэ ч 10 хэдэн жил айл өрхөд туршсан байхгүй юу? 10 хэдэн жил. 10 хэдэн өвлийг давцсан гэсэн үг тийм ээ. Манай тэр ус шатаах реактор бол 10 хэдэн жил энэ өвлийг давцсан учраас бид одоо энэ том сургууль дээр тийм 15,000 м3 эзлэхүүнтэй энэ сургуулийн халаалтан дээр ингээд анхны удаа ингээд хэрэгжүүлэх гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ тогны үнэ нэмсэн учраас хичнээн цахилгааныг энэ чинь шүү дээ 500 кВт-аар ажиллах одоо цахилгааныг бид 75 болгосон байхгүй юу? Тэглээ гिचгэлсэн 75 кВт-ыг байнга ашиглахад тогны үнэ одоо бас л асар өндөр гараад байгаа байхгүй юу? Тийм учраас бид ийм зуух тавиад үзэх гэж байгаа. Энийг бол эхлээд бид нар бол олон удаа олон жил тий айл өрхүүдэд тавьчихъя гэж гуйсан тий үгүй л гээд байгаа. Бусад бүх одоо тийм шийдлийг дэмжсэн нийслэл тий нийслэл бол бусад бүх шийдлийг дэмжсэн боловч ганцхан манай шийдлийг дэмжээгүй. Тэгээ утаа нь хэвээрээ. Тэгээ одоо бууруулсан гэж худлаа ярьж байгаа. Энэ бол эцэстээ тооцоо хийгдэж тэр улсууд дээр маш хатуу тооцоо хийгдэж штэ. Маш олон хүнийг алаад тэ эрүүл мэндээр нь хохироогоод ингээд явж байгаа тэ. Эн чинь бол яг төгжрөл бол тухайн үед төгжрээд би тэдэн жилийн өмнө тэгж төгжиж хохирсон гэж хүн нэхгүй. Хүний амийг бол нэхэ шүү дарганараа. Та нар бол ирээдүйд бол маш хүнд байдалд орно шүү. Ягаад гэвэл миний энэ хэрэгжин. Улс байтугай дэлхийд даяар хэрэгжин. Тийм учраас
та нар хариуцлага хүлээхэд л бэлдээд байж ах хэрэгтэй. За ингээд анхны энэ одоо ус шатаах зуухаа энд бол одоо өцөгдөр бид бүхэн газар дээр нь очиод ерөнхий тийшээ шилжүүлэхээр ингээ ярьцсан. Бид бол зуухаа бэлтгэсэн, дуршаад ингээд чалгаад байж байгаа. Одоо бид нарт дэш хоёр сонголт байгаа. Хараа. Ийм ирээдүй байна. Ийм ирээдүй байна. Тэ? Өөр гурав дахь зам гэж байхгүй. Ердөөсөө бид бол эсвэл ингэн одоогийнхаараа яваад ивэл энэ бидний ирээдүй. Яг бодиттой шүү. Яагаад гэвэл би өөрөө дандаа байлдааны ангаар 15 жил явсан. Айрамд байлдааны ангуудаар шүү дээ. Дандаа. Энэ үндэсний аюулгүй байдлыг гэдэг бид бүхэн хэсэг нөхдөй хамт тийм байгууллага, төрийн бас байгууллага байгуулад тэгээд ажиллаж исэн энэ үндэсний аюулгүй систем тэр судлаач Банзарч гэж залуу байдаг. Тэр хүн ингээд гүйс захирал хийгээд ингээд геополитикаа судлаад аюулгүй байдлаа судлаад явж исэн. Гэтэл би шоронд орсон, дараа нь манай нөхдүүд бүгд шоронд орсон. Тэр үндэсний аюулгүй байдал гэдгийг төрийн бас байгууллагыг татан болгосон бүр шоронд хийж байгаа. Энэ хаашаа яваад байна те? Энэ ерөөсөө ингээд бидний төр, бидний тусгаар тогтнолын төлөө байна уу үгүй юу? Асуулт байна. Өнөөдөр бид нар ингээд Анод банк энэ зайсанд хамгийн анхны одоо хотхныг байгуулсан. Тэ? Энэ хотхондоо би одоо ч амьдарч байгаа. Энэ хотхны тоглоомын талбай дээр, цэцэрлэгт тэр тоглоомын талбай дээр саксны шийдэн дээр Монгол хүүхдүүд 15-6 та хүүхдүүд ингээд бужигнаад сакс тоглодог байсан. Өнөөдөр энэ дандаа хятад хүүхдүүд. Тэ? Монгол хүүхд нэгч байхгүй. Хятад хүүхдүүд хятадаар яриад чанга дуграад сакс тоглоод ийм үе болсон байгаа. Бидний анхны байгуулсан хотхон маань ийм хятад хотхон болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ улсуудыг гаргана гэж байхгүй. Энэ алдааг засахдахгүй. Тэ? Одоо харин яаж засах вэ? Бид хөгжих ёстой. Тэ? Хүчтэй болох ёстой. Тэгээ хамтдаа амьдрын цаашдаа. Гаргаж чадахгүй. Нэгэнтээ ороод ирсэн тэр хятад бол гарна гэж байхгүй. Монгол байтхаа Америкаас, Европоос ч гарддаг. Хаана очсон газараас. Тэгээ ийм бодлого явуулж ийм хийсэн шүү. Тэ? Тэгээ одоо энэс гарцвал бид ийм. Тэгээ энийг саяхан наадмаар би бол одоо нэг хүнийг хүлээсэн нөгөө ганцагч байгаа. Ягаад гэвэл Орос руу явуулсан байсан. Ягаад гэвэл ийм байдал руу тун ойртсон байгаа. Тэ? Эний чинь би цэргийн хүний хувьд бэлтгэл офицерийн хувьд хэлээд нь шүү дээ. Энэ бол одоо энэ жишээ Ясар Арфат тий? Энэний үед энэ Хамасыг хэн гаргасан? Одоо Израиль Хамасыг гаргаж ирээд анхных нь. Тэгээд энэ хүний эсрэг одоо хүчийг хагалсан байхгүй юу? Хүчийг сулруулах гэж Хамасыг гаргаж ирсэн. Дараа нь одоо Хамасыгаа устгаж ийн гэд ингэчихэж байгаа. Эхлээд ийм байсан. Палестин тэ? Одоо энэ 1946 онд ийм байсан бэ? Палестин. Одоо Палестин хараа. Одоо Палестин энэ байна. 2010 оны байдлаа. Одоо бол ийм байгаа. Яг энэ шиг процесс энэ харж байгаач 2000 жилийн түүхтэй Израиль Палестины дайсагнал гэж те 2000 жилийн түүхтэй шүү. Хятад манай хоёрын хооронд бас ялгаагүй. Хүннүгээс ахуулаад гэтэл ийм их хятад оршин суугчтай болсон бид одоо ингэ зэрэгцээ амьдрахаас өөр гарц байхгүй. Тэгтээ энэ ингээд бид эв найртай байхгүй бол хэрв одоо яг энэ шиг энд байгаа хятад руу манай нөгөө нөхдүүд тэг хөх Монгол даяар Монгол гэ байдаг ш. Хүч хэрэглэх юм бол хариуд нь цэрэг орж ирнэ. Цэргийн ажиллагаа явагдана. Энд те цэргийн тусгай ажиллагаа явуулна. Ерөөсөө тэр чинь хоёуландаа тийм. Иргэдээ хамгаална. Компани өмч үнэнгийг хамгаална. Ийм ихөө байдалтай байгаа шүү. Яг одоо бол.
Тэгээ би сая үргэлжлүүлээ л да. Би зөвхөн ингээд одоо яг ийм байдалтай байх шиг байна гэд ярилцаад бид ингээ ярилцдаг байхгүй юу. Тэгээд одоо хүнээ бид нөгөө Москва явуулсан. За нэг иймэрхүү байна. Одоо туслаач гэд. Ер нь Москвад явдیں۔ Шүү дээ. Манай өвөг дээдс ч гэсэн өвөө ч гэсэн тэгэл Орос руу л хандчихсан. Тэ? Ноён хүн. Тэгээд одоо нөхцөл байдал нэг юм хүнд боллоо гэд Орос руу хандсан. Оросууд бол харин сайхан хүлээж аваад за ингээд гуруула ширээн дээр суух хэрэгтэй. Өрчлөөд тий. Одоо ингээд Хятадтайгаа, Оростойгоо, Монголтойгоо ширээн дээр суугаад урьдчилаад ийм юм болвол асуудлыг одоо шийдэх арга тогтоох ёстой. Тэрний чинь төлөө тэр үндэсний аюулгүй байдал гэдэг төрийн бас байгуулагч байсан байхгүй юу? Тэгэхэд энийг уулын төр хийх ёстой. Гэтэл одоо нэг байгуулга нь байхгүй ч гэсэн эзэд нь байгаа хойно тэрний араас явж байгаа. Ер нь манай төр ямар байдгаа гэж би танаас нэг жишээ хэлчихье. За нэг Орос Украины дайн боллоо. Тэгсэн чи яасан гэхээр шүү дээ бид нар нэг яг л энэ шугамаараа уулзаад манай армийн тусгай хүчний тий командлагч генералтай би ярьж байгаа. Одоо ингээд тий Орос Украины дайн юу болох вэ гэж асуугаад тэр генерал тэгж хариулж байгаа шүү дээ. Одоо өстө бодоо болгоод. Сая одоо Курск руу ингээд орцсон тий Украин. Дээр нь цаана НАТО байна, Америк байна. Тэгэл дайраад Оросуудын хөвөө гаргачихна. Тийм мэдлэгтэй байгаа байхгүй. Тэгэхэд би дараа нь лайв хийжсэн. Та бүхэн эргээд шүүл байгаа л баг. Гэхдээ энэ Украины давшилт гэж байхгүй шүү. НАТО ч байсан, Америк цаана ч байсан, Украинчууд ингээд Орос руу давшилт хийн гэдэг тэр бол амьдрал дээр байхгүй. Би байлдааны ангиар 15 жил явцсан хүн биш шүү дээ. Харин зүгээр л ухралтал гэж байна уу гэхээс биш давшилт гэж байхгүй шүү гэсэн яг л тэрүүгээр л байгаа. Бидний нөгөө хэмжээ шал өөр байгаа байхгүй. Үнэлгээ тий. Одооны залуучууд тэр генерал яг л одооны юм хөөрөлтөд ингээл тийм ярьж байгаа. Тэрэн шиг би юу гэхээр ийм байгаа улсууд одоо та нар эргээд их ухаан бодолтой ялангуяа төр засаг. Энэ ч ерөөсөө алан хятадчид нацизмын эсрэг гэж ороод ирж байгаа. Дандаа одоо ерөөсөө Израильч тэгсэн алан хятадчдын эсрэг тий өөрийнхөө бүтээсэн тэр Хамасыг устгах гэж орж байгаа. Тэгвэл одоо Оросууд яасан? Нөгөө нацист одоо тэр нөгөө Гитлерийг одоо залгамжлагчид яг ийм байдал манад байгаа юу? Яг ийм нөхцөл бүрдчихэд байгаа. За яг ийм бодит нөхцөл. Одоо энэ биш үү? Би энэ юугаа харуулж байна вэ? Бэлтгэл тэр үнэмлэхэ. Тэгэхээр одоо биднэрт ийм юм байгаа. Одоо яг ийм форум өмсчихэд манай залуучууд ингээд туг мандуулаад тууж байгаа. Энэ бол нотлох баримт олон улсад тий бид ямар нэгэн асуудал үүсээд Хятадын цэрэг тусгай ажиллагаа явуулаад Монголын нацистуудыг дарж байна гэхэд яах юм? Юу хэлэх юм? Энийг чи гаргаад ирж шүү дээ. Бодит хүмүүс хийж байгаа юм чи. Энийг дэмжиж шүү дээ. Тэ? Төр засаг нь яахчгүй шүү дээ. Ийм байна. Энэ бол байна шүү дээ. Зүгээр их оронч. За яг энэ хас тэмдэг бол эртний гэж ярьдаг. Тэгвэл энийг байна шүү дээ. 3 сая хүн. Эртний бидний одоо тийм төмөн нас тэмдэг бэлэгдэл гэж ярьж байгаа шүү дээ. Үгүй л 8 тэрбум хүн энийг чинь нацизм гэж харддаг. 8 тэрбум. Тэ? Тэгэхээр энийг бид бол байна шүү дээ. Түүхэн юу л гэж одоо түүхэндээ одоо ашиглана үхээс биш. Түүгийн зүгээр одоо гаргаж ирж ашиглаад тэ. Одоо мандуулаад одоо ингээд шивээс хийгээд ингээд хятадуудын эсрэг дайраад байвал энэ бол өгөөш бэлэн. Бид бол ерөөсөө ингэх юм бол ёстой юм болно ш. Нөгөө хот хаа байна. Тэр ийм бидний ирээдүй энэ байна. Одоо яг энэ лөө явж байгаа. Ерөөсөө энэ лөө биш шүү. Энэ лөө явуулах гэж бид одоо зүтгэж байна, ажиллаж байна. Тэгээд одоо тэр харж ш. Наадмаар бол би бол нэг 5 минут л үтсэн баг төө. Бүхий нэг ингээд шууд үсчээл бид нар бол ажиллаа л хийсэн. Одоо бол
Тэр ард түмэн наадд юм байгаа үз. Тэр төр засаг нааддаг цаг үе биш шүү. Тэр мундаг дарганаар тэ гурван өндөрлөг их хурлын гишүүд наадам, найр наадам бүх мөр яриад ямар шаардлагагүй шүү. Яг тийм улсуудыг хариуцлах тооцох ёстой. Ийм нөхцөлд байж ээж. Тэгэл нэг ярьдаг нэг ганц хоёр сүртэй юм нөгөө нэг тийм махны үн. Тэгэл одоо энэ эрчим хүчний дутагдал, бензин шатхууны дутагдал. Тэрнээс ч аюултай юм байгаа шүү. Энэ нүүб байна. Нүүбийг хардаа таана. Яаж чадахгүй байгаа. Энэ эднэр байна шүү дээ. Израиль дээр яаж вэ? 60 хэдэн мянган хүн тий 100 хэдэн мянган хүнийг ингээд шархтуулаад 60 хэдэн мянган хүн тэр дотор хүүхдүүд тэрийг алж штэ тэнд Израиль. Тэгэхэд эдгээр далаатай хараа бүрэн боломжтой эднэрт туслах. Эднэртэй штэ далаагаас ингээд туслах боломжтой штэ эднэрт хараа. Чөлөөт далаатай. Тэгэхэд нүүб туслахгүй штэ чадахгүй байна. Тэднэрт өстө өчөөхөж найдаж болохгүй. Монголд яаж ирэх юм? Ийм далаа байхгүй шүү. Бүр таг болно. Тэ? Юу ч хэлж чадахгүй. Одоо энэ Израиль чинь тийм том гүрэн биш. Тэ? 5 сая хүн амтай. Тэгээд нэг тийм хөгжилтэй л улс. Тэ? Технологи хөгжсөн. Тийм л улс шүү. Тэгтэл энэ 2 сая хүнийг бол ингээд дуусгач шүү. Тэ? Дураараа чөлөөтэй алж чадчих. Тэгэхэд Монголыг хэн хамгаалах юм бэ? Тэгээд ийм нөхцөлд байж ээж та нар одоо ийм эцэстнээ хэлэхэд ганцхан боломж байгаа нь ердөө энэ манай хамт олон Архимед Ээлэн компани. Энэ л одоо ганцхан Монгол улсыг одоо ийм гоё одоо болгож чадна. Яг ийм төрөж чадна. Маш их тайвнаар сайхан ийм дайн данжгүй амар амгалан улс болгож чадахыг одоо манай компани чадах юм байна л гэсэн ийм эцгийн дүгэлт байгаа. Тийм ээ. Яагаад гэвэл бидэнд нээлт агуу нээлт байна. Бид ингээд хүчил төрөгчийг зарна. Өндөр үнээр энэ Япон, Солонгос, Хятад энэ хүчил төрөгчийн дутагдaltaй газруудад хүчил төрөгчийг зарна, тийм. Бид бол одоо бидний өрөм тий одоо тэр технологиор бид нар тэртээ тэргүй алмаа заас 1500 бат бүх хатуу материалыг бүтээж чадах юм чинь бид өрөм атласкопын өрөм гэдэг одоо энэ байдаг шүү дээ уул уурхай тэр чинь байж маш үнэтэй хэдэн сая долларын тэгээ энэ оюутлогын өрөм чинь дандаа тэрүүгээр өрөмж байгаа тэрнээс чи илүү өрөмийг Монголдо үйлдвэрлээ зарж чадна энэ материалаар шинэ материал гэдэг чинь даваа тал тэр биш шүү дээ бид бол тэр материалаар өрөмдлөг хийдэг өрмийг ерөөсөө ингэж моходгүй тийм өрмийг дэлхий дээр анх удаа ингээд үйлдвэрлээд тэгээд тэр дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулна хүчил төрөгчийг бид бол шүү дээ ингээд нэг жижигхэн чамдаа тэгээд асар хүчил төрөгч үйлдвэрлэнэ тийм хийж борлуулна жишээ дурангууд байна тэр маш дээд зэргийн дурангуудаар бид бас дэлхийд ноёлж болно. Тэртээ дөрөв манай баяр докторын зохион бүтээсэн тэр дурангийн аппарат дэлхийд тэргүүлээд нь шүү дээ. Солонгос улс тэндээс маш олон тэрбумын ашиг олоод байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэрний салбарыг бид нэр ингээд байгуулна гэдгээ хэлсэн. Нэг хувь нэмлэгчтэй хоролдоор манай баяр доктор Албиасар мэдгдсэн шүү дээ. За дурангийнхаа салбарыг би энэ 2026 он 27 онд бид Улаанбаатарт байгуулнаа гэдэг. Тэгэхээр бид энэ дурангийн дээр түшиглээд бид нар бүр нарийн саяас илүү дахин өсөгдөг дуранг үйлдвэрлээд дэлхийн зах зээл бас маш өндөр борлуулна. Гэх мэт бид нар зөвхөн технологиор гүрэн байгуулнаа л гэж байгаа шүү дээ. Энэ дээр манай одоо компаниуд томоохон мөнгөтэй хүмүүс одоо ингээд түүхэнд үлдэн шүү. Ийшээ ингээд тусалчихад энэ бол энэ эзэнт гүрэн байгуулсан хүмүүсийн нэг болно. Монголын эзэнт гүрэн байгуулахад оролцсон хүмүүсийн нэг.
Хэрэг бид ингээд хөдлөхгүй бүх юмыг хааж боогоод шоронд хийгээд те биднийг ингээд оролдоод авах юм бол та нарын ирээдүй бол тэр балгас шүү. Энэ ерөөсө ямар ч үзмэрч хэрэггүй юм. Маш тодорхой. Ийм л хоёр зам байгаа. Биднэрт ингээ хэвээ явах боломж байхгүй. Тэгээ ирээдүй байхгүй. Бидний ирээдүй ганцхан энд байна. Бүрэн болох. Хүчрэх. Ийм хоёр сонголтон дээр энэ бол бид байгаа. Биднийг дэмжүүл энэ байна. Энэ янзаараа ингээд нөгөө сонгуулийнхаа лөвөөр хийгээд ингээд одоо наарлаад тэ наадамлаад яваад байх юм бол ирээдүй чи энэ байна. За ингээд өндөрлөө. Ирээдүй бол тодорхой байгаа шүү. Тийм учраас би ингээд дансаа тавьсан байгаа. Энэ мөнгийг би та нарт эргүүлж өгнө гэлээ. Тэ? Тэгтээ үнэхээр тэр та нар ингээд түүхэнд үлдэн шүү. Бид ийм агуу юм хийх гэж шүү дээ. Цоошин реактор ажиллуулах гэж байна тэнд. Бүх хүмүүст хэрэглэгдэх. Ямар ч аюулгүй тэ? Тим реактор 10 хэдэн жил туршсан. За ингээд